Өнөөдөр Монголд инфлюенсер гэдэг юм айгүй их яригдж байгааг би ойлгож байна. Инфлюенсер бол олон фолловерстай хүн л олон фолловерстай хүмүүс үнэгүй хувцас авдаг гэж байна. Олон фолловерстай хүмүүс нэг постоо ингэж үнэлдэг гэж байна. Худлаа. Тэр бол энэ салбар дотор байхгүй байгаа хүмүүсийн гаднаас нь зүгээр өөр dimension-аас дүгнж байгаа өнцг нь. Бодит байдал нь юу вэ гэхээр Бүжигчин дөөгөө UB Comedy Club-ийн подкастт орсомчлог баярлалаа байна. Анх бид нар хамтдаа ихэлсэн. Би өссөн учраас би үгүй яддаг. Бид нарт тийм сэрүүлэг хэрэгтэй байхгүй. Өнөөдөр ч ингээ гадуур ажилтаа явж байгаад орж ирчихэд одоо конференцийнхаа үндсэн зохион байгуулалтын ажлыг ярьж байгаа байхгүй. Одоо хоол одоо ирж үзэж байгаа хүмүүстэй өгөх кофе дээр ирж чаддаг шууд газар дээрээ Томсыг бүр байлгаад ямар ч байсан ивент бол амар болох юм шиг. 800 билеттэй лидийн зарагдсан. 800 билет. Лекц сонсох гэж штэ. Байж тийм критерий юм шиг газар дээр аймаг усаа Хэрэг конкурсээс авч гайгүй үнэтэй бол авч байгаа. Бэбэ угаасаа 350 хүний 150 хүний юм зэрэг мэрэг авах юм бол угаасаа ямар ч бизнесийн байгууллагаас шууд. Yo guys, 116 студ дээр ирсэн байна. Нэмэ байна. What's up нэмэ? Нэмэ 116. Diamond энэ дөрөв зарагдал sold out. Тэгэхээр одоо бидэрт gold тэгээд silver хоёр үлдчихээн гэсэн үг. I know. Тэр түрүүхэн яриад байсан. Зарлал. I've been thinking about you. I'm waiting for it all to come true. I'm longing to hear you say. Анх нэг подкастыг сонсчод амар урам зориг авч ирсэн. Тэгээ ямар ч амар гоё урам зориг хаар манай залуучууд бас тэгээ энэ хоёрын нэлээс сонсмоор юм байна. Өөр зүйлүүдийг ярьж байна. Манай Монголын залуучууд угаасаа энэ бол одоо жоохон тесрэг цагаан нэрсэн. Тэр өөрсдөө хүчтэй л гэж яриад байдаг. Тэрнээс цаашлах шүү дээ. Тэр залуучуудтай амарчсан ийм гоё одоо тий фрэш гэсэн дөцсөн зүйлүүдийг ярьж байгаа. Маш их баяртай би өмнөөс нь тэгээд илүү хүчтэй байцаагаараа монголчуудаа залуучуудаа Янзалцсан уу? Юу болоод байна? Би бүр ерөөсө баярлж яг мэдхгүй би бүрийг амар гүн шоконд орчлоо зүгээр. 116 dance дээр бүх билет борлогдоод дууссан. Лент цэгмэн дээр бид хоёр бронз 132 нэмж гаргаад сая өчигдөр дууссан. Нэг өдрийн дотор. Silver билет бүр тэр чигтээ студ дээр мобайлтаа лен дээр дууссан. Gold студ дээр бас дууссан. Одоо ленд цэгмэн дээр сүүлийн хэдхэн билет вэ? Одоо баг Сүүлийн 10 хүн л. Бараг 10 билет. Ердөө 7 хоногийн дотор. Ивент болоход дахиад 3 хоног дутуу байна. Бид амар тулгад зарласан 14 хоногийн өмнө зарласан ивентээс тэгтээ. Ивент болохоос 14 биш 10 хоногийн өмнө зарласан ердөө. This is crazy. Мянган хүн гавдтаа мянган хүн. Мянган хүн бид хоёрт итгээд бид хоёрыг өөрсдөнд нь гал асааж өгнө гэдгийг мэдээд ирж байгаа гэж бодохоор зөв баярлаа. Бүгдэнд нь баярлаа. Энийг үзэж байгаа хүн болгон баярлаа. 116 Growth Conference ирсэн хүн болгон баярлаа. Тэгээд энэ мэдрэмжийг энийг үзэж байгаа хүн болгон аваасаа гэж бид хоёр хүсэж байна. Гэхдээ бид хоёрт мянган л хүн ирж үзэх боломж байсан. Дахиад одоо ингээд асуугаад байгаа хүмүүсийг бодохоор бүр ингэ бүгдийг ирүүлчмээр санагдаад л л та. Гэхдээ яг үнэхээр багтахгүй боломжгүй болж байна. Гэхдээ бид хоёр
заавал бичиж авна. Заавал бичиж аваад тэрийг ямар нэгэн байдлаар нэг програмд ороод та бүхэнд бүгдэнд нь үзэх бас боломжийг өгөх болно. Тэгээд тэрийг хийхгүй бол би үнэхээр харамсах байхаа. Яг л амар хүмүүс ирэхийг хүсэж байгаа. Амар хүмүүс хамтдаа байхыг хүссэн. Тэгэхээр тэр хүмүүс байх хэрэгтэй гэж би бодож байна. Үзэх хэрэгтэй гэж би бодож байна. Боо energy drink гэж юм. Хүмүүс ерөөсөө ард нь ингэж зовдгийг ерөөсөө ойлгох юм шүү. Мэдээж ивент зохион байгуулахын тулд маш их хүч чармаар цаг хугацаа зарцуулдаг болохоор бид хоёр камерны ард бол зөндөө юм хийж байгаа. Тэгээд ер нь унтахгүй байгаа. Миний нүдийн дор хардаа ногоон гэх боор олсон. Ямарчаас хоёр лекц болон гээд яг хэлбэг ингэж задлж өгч юм. Тэгээд сурсамжууд тэгээд өдөр тутамдаа төлөвлөгөө гаргаад тэгээд тэдгээр нэг яваад үр дүн гаргахаар юм яг одоо тэгээд хичээл хэлбэлээ тэгээд профессорстэйгээ дараа үрдэх юм. Тэгээд ямарчаас баярлалаа. I'm ready. 216. Бүгдрээ бэлдээ задасаа. Өсцгөөе. Өгцгөөе. Ивэнтийн хол эцэг төгөө заяа пэстер үлдээ. Хатуу орно өсцгөө. Төгөө заяа хоёрын тайзан дээр байгаа ганцхан шалтгаан нь юу гэхээр бид хоёр шуудан чи үргэрл байгаа. Шуудан ч баймаар байна. Бид хоёр тэнцэнэсийг захиа авсан. Би захиаг онгоолж үзмээргүй байна. Би зүгээр л дараагийн хоёр өгмөр байна. Ингээл л. Би энэ захиа онгоолоод надад ямар ашигтай юм. Би юу ерөөсөө надад би зүгээр л өгмөр байна. Энэ нь буцаагаад намайг шууданч болгож байгаа. Энэ буцаагаад намайг үн цэнтэй болгож байгаа. Урд хоёр том шар бай. Үхэр. Хойн том тэрэг бай. Би зүгээр л энэ хоёрыг холбож өгөх тэр тэрэгчнээ номер чиглүүлдэг. Ийм хүмүүст Gen Z дуртай. Gen Z-тэй ингэж хамтарч чадах юм бол тэр хүмүүс бүр хамтдаа уусан бүр бүх юмаа зориулна. Хардаа хүнд зөвхөн мөнгө өгөх юм бол та тэр хүний гарын үлсийг л худалдаж авч байгаа гэсэн үг мөн үү? Гэхдээ та тэр хүний үн цэнийг нь сонсоод, алсын харааг нь сонсоод би наадах чи туслах юм бол та юуг нь авахаа мэдэх үү? Та тэр хүний сэтгэлийг нь, сэтгэлгээтэй нь тэгээ гарын үлстэй. Сандраден. Тэгэхээр манай бүх хамаатнууд ирсэн байгаа хгүй ээжийн талын тэгээд бүгдэнтэй шууд төгөө уулз гаргалцсан тэгээд Нэг хүмүүс бөөдөө л уулзчихсан. яа манай хүмүүс айгуу гоо гоолнууд хийдэг хгүй юу? Орон ирчлээ ш дараа. Яа. Яг буцаа ойлаа. Хаа. Буцаа хараа. Fine baby манайгийн хаан гоё. Манайгийн ер нь амар cool хүмүүс ахгүй зүгээр амар юм. Айгуу гоё юм болох хаа. Сэно. Эй, лайв дээр ирсэн бэ.
Сэдо. Oh, food. Сэно төгөө танилцаарай бүгдэнтэй оролцоод ирсэн. Yeah. Ороод хүмүүстэй танилцсан. Oh yeah. We're making some burgers. Юу болж юм? Хот идэж байна. Position хошор ямар юм? Гоё юм. Юу энэ аваа? Hi. Hi. Гоё өдөр байна уу? Гадаа хүүтэн байна уу? I'm so proud. Really? Тууштай хөрөнгө оруулалт гэдэг нь ашиглаж байна. Юмор би сайхан ингээд сторинд намайг хийхлээр тавьдсан шүү дээ. Тэгээд над руу хүмүүс бичиж байгаа болохоос би зүгээр чамайг уран зориг гэж шинж байгаа шүү дээ. Би ч өөртөө ийм итгэлтэй биш дээ гэсэн үг амар гоо. Сайхан яг хараа хүн биш дээ. Хэн байснараа л амьдрал нь үлддэг болохоос биш. Юутай байснараа үлддэг болохоо. Чи хэн байснараа үлддэг ч байгаа. Хүмүүс чамайг амар би ч амар I love Zaya, I love Tugo, I love their heart, and they're thinking big. And in order for us to impact Mongolia, the next generation for the future, we need to think big and out of the box. And these guys, they're anointed. There's a grace on their lives because they want Mongolia to prosper. They want Mongolian people to be educated. They want Mongolian people to have healthy families. You can't have healthy family if you're in a poverty spirit, if you're thinking poor, if you're thinking little. We need to think big, we need to dream big, we need to give big. Mongolia is gonna give big. I'm telling you, Mongolia is gonna have many millionaires, many billionaires that are not selfish, but that will help the community, help the people, and help the world. And I declare, even as Korea, 50 years ago, Korea was the lowest 10 poorest countries in the world. But now, they're the top 10 richest in the world because of innovative thinkers like Tugo, Zaya, these young Mongolians who really have a heart for Mongolia. But we gotta repackage, refabricate. We gotta bring it in a different way, you know, and keep the traditional values, but represent it in a new package, in a new way. So, Gear 2.0. Gear 2.0. Yeah. Хоёр одоо Яа! Тэрийг ардаа. Хи. Хандар Майамигийн 10X conference vlog хийсэн чинь амар том яг буйд хашиг газар ирээд тэр шоконд ороод oh my god гэж бодчихсан. Энд боддоо гадна нь ингээл 116 conference гэвчтэй амар том постэр. Тэгэл баахан зочдуудын маань ингээл зураг мураг тэгэл хүмүүс ирээл хүний хэрэгцээг нөхөж өгөх биш, сэтгэлгийг нь өөрчилчих юм бол тэгээ энэ улс үндэстэн өөрчлөгдөн шүү. Тэгэхээр яг залуу үеийнхаа сэтгэлгийг өөрчлөх нь миний бодлоор бүр үндэснээрээ бид нар авч хэлцэх амар том асуудал юм шиг санагддаг байхгүй надад. Зүгээр өндөр байшин барих, гоё машин унахаас илүүтэйгээр яг энэ нь өөрчлөгдчих юм бол бид нар Oh my god. Хажууд нь ирээд ингээ харахаар бүр huge. Йоо. Оо бид нар ороод ирсэн байна. Заадыг харах гээд
Oh my god, ямар амар том юм бэ? Тэр залуучуудаа итгэлтэй бай, мөрөөдөлтэй гэж ярьдаг. Тэгэхээр энэ бол хоёрын дараачлал мөрөөдөл итгэлтэй, мөрөөдөлтэй гэхэлтэй бүх болно. Oh my god. Oh my god. Oh my god. Амар том байна уу? Залуучууд өсөж хөгжих цаг нь болсон. Бид нар хөгжихгүй бол хөгжихгүй, хүн хөгжихгүй бол уус хөгжихгүй. Тэгэхээр одоо менторуудтайгаа холбогдъё те. Бид хоёрын дээр айгүй олон менторууд байгаа. Уулзаж ярилцаад яаж хөрөнгө босгож болох юм боломж байна. Яаж том нөлөө бүхий хүмүүстэй холбогдох боломж байна. Тэгээ Монголын маань дэлхийд гарсан шилдэг залуучууд хаана байна. Бүгдийг нь авчираад те бүр зүгээр. It's gonna be awesome. За тэгэхээр бүгдээрээ дараагийнхаа влогоор хамтдаа уулзъя. Тэгээд энэ влог маань нэн ямар газар дээр хийсэн ямар амжилттай болсноо эргэж дурслаа. Тэгээд дараагийн жилд ямар мөрөөдөлтэй байгаагаас тантай уулзлаа, харууллаа. Тэгээд үнэхээр гоё юм. Сэтгэл үнэхээр хөдөлж байна. Яагаад гэвэл мөрөөдлөд хүн тэлэх тусам, томрох тусам яг ингээд жоохон айдаг. Гэхдээ яг тэрэндээ хүрэх тэр мэдрэмж ямар ах бол гэд ингээд бүр ингээд тогтлоод байдаг. Тэгэхээр миний хувьд яг тийм догтлолтой байна. Тэгээд it's crazy guys. Амьдрал бол гайхамшигтэй.